Сайн байцгаана өрхөмөнд үзэгчтэй манай бэлгүүн нуус товчоо дугаар маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугаараараа үзэгч та бүхэндээ цуврал маягаар Монголын эзэнт хөрний загтал харилцаануудын талаар загтлуудыг төвөрлж хүргэж байгаа байлаа. За ямар ч үс юуны төрөнд багштай энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамдас энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр өмнөх дугаар дээр хоёулаа болохоор юу ярьсан? Эзэн Чингис хаанаас Хоризмын султан Мухаммед шахт одоо илгээсэн загтлын талаар. За түүний дараа бол Бат хаанаас Унгарын ван 4-р байлаад илгээсэн загтлын талаар. Мажарын хаан. 4-р байлаа. Өмнөх дугаар дээр болохоор би нэг юм хэлсэн. Бид нар нөгөө нэг монголчууд бол ингээл өдөр болгон захиавч яваад байдаггүй байсан учраас үндсэндээ загтлуудын хоорондох зай их хол нэрсүүд бас их давхцал баг байхгүй тийм ер нь бол тийм учраас бас үзчихэд бас энэ дотор нэг төөрөхгүй болов гэж би найдаж байна. За өнөөдөр ямар загтлын талаар? За өнөөдөр бол яг зүгээр дараалалаар явах юм бол одоо Гуйг хааны Ромын папт илгээсэн загтал байгаа л да. За үүнийг хоёул бол зангаа дээр бол ярьсан байгаа. Тийм тэр чинь нөгөө юу яасан? Плано Карпини дөгж явуулсан шүү дээ. Бургундийн нийслэл Ягос гарч яваад тэгээд очиж байгаа. Гэхдээ энэ дээр бас тэр чинь бол зүгээр шууд гүйжчихэд энэ загтлыг өгчий гэж өөхөн байлээ шүү дээ. Нэлээд удаан хүлээж бас хаанч нэг тийм амар завтай сууж идэг амтан ч гэж юу байх вэ? Гэхдээ хаан дээр очих гэж яаж зовлоо? Их олон яаж хүлээлгэлээ. За нэгдүгürt айгүй их замыг туулсан. Хоёрдугаарт тийм ээ. Яаж хүлээлгэлээ өөр юм. Их хаанд гар хоосон яриад тахта яад ингээд ерөөсө оруулахгүй байсан шүү дээ. Тий. Тэгээ бүр тийм юун дээр Джек Ватерфордын номон дээр бичсэн байсан. Та их хүний илч байж яагаад ийм амар юу байгаа юм бэ? Гар хоосон явж байгаа юм бэ гэд ярьсан байсан. Тэгэхээр энэ удаагийн загтлын одоогийн захааны бол бодит их хувилбар нь бол Чингис хааны музейд бол A copy гэх юм уу одоо юу гэх юм. Нэг мундаг копи хувилбар нь бол байгаад байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр бол тэгвэл энийг алгасъя гэж та хэлэх гээд байна да энэ. Үгүй одоо яг хөө энэ загтлын бас нэгэнт ярьж байгаа юм чинь одоо алгасаад яг хөө сонсоогүй хүмүүст бас тайлбарлчихъя. За энэ 1246 оны 11 сард эн чинь за Гуйг хааны өргөмжлөл гэл нэг болсон шүү дээ. Тий. Олон хоногийн найр болоод тий шар ариг. За тэгээд ингээд байж байгаа дараад нь Гуйг хаан чинь пап эдний Европод алга хядлага хийнэ гэж хийсэн гэж одоо зэмлэх юм уу? Яагаад тэр пап чинь намайг зэмлэж байгаа юм бэ гэд. За яах вэ? Тэр пап гэдэг хүн чинь тэгээд өөрөө тэгээд бүх ертөнцийн эзэн юм болвол би хэн болж таарч байна. Би бол бүх ертөнцийн эзэн хаа. Гэт нилээн бодоод тэнд байгаа Европод бидний байлдан дагуулсан үйл ажиллагаанд ам өргөцсөн бүх хүмүүсийг бид нар гисхийгээгүй. Дээд тэнгэрийн гисхээлэл болсон. Тиймээс дээд тэнгэрийн гисхээлийг хийлээ гэж пап биднийг бас шүүмжлэх хэрэг байхгүй. Гэт нилээн жоохон хилэнтж байгаа дууралж байж ийснэ. Загтлыг бичсэн. За тэгтээ өөрөө бичихгүй шүү дээ. Өөрөө зүгээр хэлнэ, хажууд нь бичээч л бичнэ шүү дээ. Өөрөө тэгээ уурлаад гэс нэг цаас гаргаж ирээд үзэг цаас нийлүүлээд биччихэд маа гэд шидэд өгч идэг юм шаарсан байх. Ингээд энэ загтлыг Плано Карпини аваад одоо Бургундад ирсэн шүү дээ. За тэгээд Бургундад ирэхэд Ватиканы пап 4-р Иннокентэд ирсэн шүү дээ. Тэгэхэд цаас гэдгийг хараад бас их гайхсан. За тэгээд эн чинь юу илээ гэд 1 м 12 см гэж байгаа шүү дээ. Уртаараа. За тэгээд энэ наран ургах газраас наран жаргах мөнх тэнгэрийн зарилгаар гэж хэлж байгаа. Эхлэл нь мөнх тэнгэрийн зарилгаар үтсэн харсан бүхэн аюутгай биширтгвэ. Их хааны зарилэг одоо нэг яаж штэ мөнх тэнгэрийн доорх далай их хааны зарилэг гэж одоо ингэж биднийг юунд зэмлэнэ вэ? Дээд тэнгэрийн зарилгаар одоо хүмүүсийг шийтгсэнд танаар түмнийг шийтгсэнд чи юунд зэмлэнэ вэ? Чи өөрөө надад ирж дагаар ор. Хэрвээ дагаар орохгүй болвол одоо чи миний дайсан гэж үзнэ гэд ингээд тэр одоо нэг загтал байгаа шүү дээ. Одоо энэ чинь нэг хөрс өх хэрэг хэлэгчд пап айлчлахтаа аваад чад копиг наваачаад ирсэн шүү дээ.
Өөрөө л тэгж ярьжсэн шүү дээ. Маш сүүлийн үеийн технологиор бодит мэт хууллаа энэ. Бодит мэт хууллаа гэдэг. Одоо энэ юун дээр байгаа? Чингис хааны музейд байгаа шүү дээ. За тэгээд энэ захидал дээр нарийн ширийн гарсныг одоо хоёлаа зангаагаар ярьсан. Тийм болохоор зэрэг тэр болгоныг нь одоо цээжээр ярих нь яах вэ? Хамгийн гол нь энэ 20 см одоо өргөн нь 20 см, урт нь бол 1.1 м 12 см байсан. Гэхдээ энэ баримтыг анх 1920 онд Польшийн судлаач Кирилл Королевский олсон юм байна. Анх яг энэ загтлыг. Тэгээд 1923 онд Монгол эрдэмтэн Пелио хэвлэн судалгаанд оруулсан байт юм байна. За энэ загтал бол одоо уйгур, түрк, перс тийм хэлээр бол бичигдсэн. Бас мөн латинаар бас бичигдсэн гэж бас яриад байна л да. За тэгээд одоо латин хэл дээр нь бас ингэж одоо хөрвүүлсэн. За энэ бол Ватиканы апостолик архивд их баримт нь бол перс бичгээр тамхтайгаа бол хадгалагддаг. За тэгээд гол санаа нь бол пап болон Европын ханхүү нарыг над дээр хурж ирээ, айлчлан ирээ. Миний өмнө мөрг сөгдөө. За тэгээд ингэхгүй болвол миний өмнө сүгдэхгүй болвол бидний дайсан болно гэж одоо занл хийлэн төгсөж ирсэн. Энэ загтлын учир нь бол. Тэгэхээр энэ Европод ирсэн Ватикан Монголын холбоо тогтоосон буюу анхны дипломат харилцаа. Ромын пап 777 жилийн дараа Монголд айлчилсан нэг онцлог ойлгомжгүй зүйл байна. Яахаараа католик биш шашинтай бүр төв буддын шашны биш төвдийн шашинтай оронд хурж ирвэ. Тэгэхээр энэ шашны айлчлал бол биш байсан байх. Нэг номерт. Гүн чи католик шашинтнууд нь хаа байна энэ чинь Монгол бол тэр чигээр католик эцэг хүү ариун сүнс минь гигэ Мария маань гэж явж явах хэрэгтэй байтал ийм биш оронд ирчихэж байгаа байхгүй юу? Умааны Бадмихом гэдэг газар одоо айлчилсан шүү дээ. Тэгэхээр энэ бол шашны төлөөллийн байр сууриас биш. Шашны айлчлалч биш юм байна. Энэ бол төрийн айлчлал байсан байна. Тэгээд энэ загтлын хуулбарыг авч манай Ватикан тэгээд танаа Монголын эзэнт улс, Монголын эзэнт гүрэн манай пап танаа хаад загтал солилцчихъя. Танаа хаанаас загтал ирсэн байна. Тийм учраас энэ загтлын их хөлбөр нь манай Ватиканы түүхийн архивд хадгалагдчихийдэг юм аа. Тийм болохоор зэрэг би танд хуулбарыг наваад ирлээ. Их хөөн одоо манай Ватиканд ингээд үлдсэн. Бид нэр энэ цагаас эхлэн хоорондын Монгол Ватиканы хоорондын дипломат харилцаа бол нягт улам цаашаа дэлгэрэнгүй хөгжих байх гэж итгэж байна. Ухааны юм бас ярьсан байгаа. Энэ хоёр чинь. Манай ерөнхийлөгч хүрсэхтэй ингээд ярьсан. Зүгээр монголоор буугаад мортчоо загтлаа авч чишээд яваагүй шүү дээ. Ватиканы пап ч бас нэг хончлоо өдөртөө нэг хонлоо тэр чинь бүр степ аренад очиод шашны цугларалтанд орж мороод бүр нэлээ удсан. Тий, нэлээ удсан шүү дээ. Буугаад мордоогүй шүү дээ. Тэгэхээр Монгол бас нэлээ удсан нэг шалтгаан байна. Улс төрийн. За энэ бол юу гэсэн үг вэ гэвэл хоёр том гүрний дунд байгаа Оросуудаа, Хятадуудаа дэлхийд дахинд Оросын Монгол, Хятадын Монгол гэж та нар ингэж ярьдаг. Үгүй ээ. Өнөөдөр л тэгж ярьж байгаа болохоос ш наад дунд байгаа Монгол чинь та хоёрын дунд оршин тогтнож байгаа Монгол улс чинь 777 жилийн өмнө их гүрэн байсан. Дэлхийг айлгаж исэн гүрэн байсан. Тиймээс Европтой дипломат харилцаа тогтоож исэн. Мөн цэрэг дайны үйл ажиллагаа бас явуулж исэн шүү гэсэн том мессежийг манай хоёр гүрэнд өгчих шиг боллоо шүү. Манай хоёр хөршид хойд урд хоёр хөршид өгчих шиг болсон. Мэдээж хэрэг юм нэгээрээ байхгүй. Эзэнт гүрэн манд нь буурна. Бас газрын зурагнаас арчигдана. Бас газрын зурган дээр эргээд гараад ирнэ. Энэ олон жилийн хугацаанд юм болно. Тийм болохоор Ватиканы пап Монголд ирдэг нь дан ганцын захидалтай бас биш юм аа. Ватикан гэдэг чинь Европын оюун санааны төлөөлөл. Бүх католик шашинтнуудын одоо энэ чинь тэргүүн хүн шүү дээ. Тэр чинь католик гэдэг чинь Европын томоохон үзэл санаа
философи, оюун санааны төлөөлөгч байхгүй. Энэ том төлөөлөгч Монголд ирлээ гэдэг чинь Европ тийм өнөөдөр ч гэсэн Монголыг мартаагүй шүү гэдгийг ойлгуулсан. Тэгэхээр энэ зүгээр нэг загтал авчилж ирчээд яваагүй маа. Одоо Европ хэдийгээр хол байгаа ч гэсэн Европ Монголын дипломат харилцаа өн удаан бас ингээд цаашдаа үргэлжилнэ гэсэн нэг тийм маш том ойлголт гэх юм уу да мессежийг монголчуудад бас үлдээгээд паплам явсан. Тэрнээс иш яахаараа гівгэнд католик биш шашинтай газар хурж ирээд удаад л янз янзын степ арена яваал энэ тэрүүгээр явдаг байна энэ пап. Уманы биднийхэн гэж байгаа улсууд чинь л энэ хүнийг бас эн чинь яагаад энэ пап ер нь одоо католик биш шашинтай газар ирчвэ гэд бүр дэлхийд дахны папарацци байнд өртсөн шүү дээ. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй, сонсогчдоо Шингис хааны музейд яг энэ Гүйг хааны маань загтал бол оргиороо байгаа. Экопи. Экопи нь бол байгаа шүү. Очиж сонирхож болно. Энэ загтлын түүхийн талаар хэрэг бас үзэгч маань уншихыг хүсэх юм бол нөгөө Карпенигийн Storia de Mongolica буюу монголчуудын түүх гэдэг нэг ном байгаа. Рубрукийн дорн этгээд зорьсон тэмдэглэл гэдэг нэг ном байгаа. Энэ дээр бас яг энэ одоо Карпени яг замдаа юу үзэж туулав гэдэг. Тэр номон дээр нэг сонирхолтой нэг хэсэг одоолтол мэдлэгээс гардаггүй. Бид нар ингээд татаруудтай таарчаад явж байгаа нийгэм өвдөг нь нугардаггүй чөтгөрүүдтэй таарлцсан гэж эдгээр надад ярьж ирсэн энэ төр гэдэг нэг тийм хүнээс сонссноо бичсэн байсан бохоггүй. Тэгээ татарууд тэр чөтгөрүүдийг хид хидийг нь олзолж авсан гэж надад хуучилсан энэ төр гэж бичсэн байдаг лээ. Тэр нь одоо юу байсан юм бол өстой бүү мэд. Тэр нь өвдөг нугардаггүй чөтгөрүүд нь юу байсан болж таарж байна? Одоо өстой мэдгүй. Та хэлчих биш үстэй. Хиний ч өмнө сөгдөж байгааг л хүмүүс байхгүй юу? Тэгж л очиж манер чин давс нэмж ярьж байгаа байхгүй юу? Хизээ монголчууд дэлхийг айлгаж явж байхдаа бусдын өмнө өвдөг нугалж явсан юм бэ. Өнөөдөр өвдөг нугалах байтугай бүр сөгдөж мөргөөл явж байгаа болохоос ш тэр үед чинь монгол хүн бол нуруу гэдгэр хөл дээр хоёр хөл дээр бац огсдог байсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хизээч бүх хийж байгаагүй бөгөөд өвдөг нугалж байгаагүй л гэсэн үг шүү дээ. За ингээд нэг юм сурлаа баяр. Саяын загтлыг тэгтээ би хэлээ. Ерөнхийлөгч Очирбат ч бас очиж харж исэн гэж ярьдэн шүү дээ. Ватикан руу очиод уу? Тий. Ватикан руу очиж харж исэн. Тэгээд тэр хувилбарыг нь авчирж ирж исэн эсэх нь одоогор мэддэхгүй. Зарим хүмүүс бол үгүй авчирж ирж исэн гэж яриад идэв. Очирбатаар авчирж исэн шүү гэд. Гэхдээ тэгэхэд Ватиканд байсан загтлыг нь авчирж ирлээ гэд 90-ад оны үед Монгол дүүрэн шууган болмоор юм. Гэтэл ерөөсөө тэгээд зүгээр очиж харчаад ирсэн болол та. Харин 2023 онд одоо бэлгэлсэн шүү дээ. Гэхдээ энэ технологийн хуулбар нь болохоор зэрэг увс болон хар хормын музейд үйд юм байна. Одоо энэ чинь манайхан өөрөө авчаад бас копитчих байгаа байхгүй. За энэ загтлын, дипломат загтлын цаад утга учир цаашаага энэ одоо өрнсөн үйл явдал нь бол энэ юм а. Зүгээр нэг загтал бас байгаагүй маа энэ загтал бол пап ламд гэж явуулсан загтал бол. За яг үүнтэй адилхан бас нэг адилхан загтал ирсэн шүү дээ. Нөө загтал байсан. Байжуу жанчнаас пап дэлгэсэн загтал. Ламбардын ансалимаар явуулсан шүү дээ. Яг өөдөөс нь пэдигээд ахарын зэрэг, онгороод ахарын зэрэг хоёр дагуулынх нь нэг нь арсын өвчж жалаад, нөгөөдийн брэд жалаад, өөрийг нь харанхуй нөхөнд хорж хагаад энэ загтлыг аваа яваа гэд эхнэрийнхэн гуйснаар явуулсан шүү дээ. Өө папа, чиний над руу явуулсан хүн чинь миний өөдөөс том бардам өчж байх чинь. Чиний зайлгаар тэгснэ үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Наран урах газраас наран шингэх газар хүртэл ганцхан мөнх тэнгэр биднээ заяажээ. Чи өөрийн биеэр хурж ирж далай хааны өмнө сөгдөж түүнд түшиглэн явбаас чи өөрийнхөө улсаа барьж үлдэнэ. Ард иргэдээ хамгаалж үлдэнэ. Эсвэл бөгөөс чиний хувь зайг би мэдэхгүй. Гагцгүй тэнгэр мэднэ. Байжуу Монголын баруун хязгаарын жанжин байжуу жанжнаас Ромын пап дэлгэсэн загтал. Энэ загтлыг гэхдээ Ромын пап авчирч ирээгүй. Зөвхөн Гүйг хааны загтлын копидод аваад ирсэн. Байжуу жанжны загтал бас ширүү агуулгатай тийм агуулгатай. Ватиканд хадгалаастай байгаа. Гэхдээ саяны загтлын агуулган дээр ингээд үе шинжил хийгээд үзэх юм бол ер нь дэлхийн манайх шүүл гэсэн санаа ард нь яваадах шүү дээ.
Ер нь мөнх тэнгэрийнх мөнх тэнгэр биднэрт наран ургах газраас наран шингэх газар хүртэл ганцгүй мөнх тэнгэр биднээ заяасан гэж байгаа юм. Энэ чинь нар мантахаас ахуулаад нар жаргах газар хүртэл гэдэг чинь ер нь дэлхий дахин биднээ заяасан гэсэн ойлголтыг өгж байгаа. Христофор Колумб Америкт хизээ очиж Америкийг континент байсан гэдгийг нээсэн бэ. Америк Веспуччи эднэс. Энд чи хожуу шүү. За Васко да Гама Африк дээр хизээ очивоо. Джеймс Кук Австрали Шинэ Зеланд дээр хизээ очивоо. Ингээд 3 төв нээгдээгүй байсан 13 дугаар зууны үеийн хамгийн хүн төрлөختний соёл ертөнцийг монголчууд эзлээд айлгаад жижигнүүлж явж исэн түүх юм. Энийний хамгийн том баталгаа нь маш олон баталгаа байгаагийн хамгийн том баталгаануудын нэг нь загтал байхгүй. Зүгээр нэг дипломат загтал биш. Монгол бол дэлхийг эзэгнж исэн гэсэн загтал юм аа. Энэ тийм ээ Гүйг хааны загтал болон Байжуу жанжны загтал нь. За тэгэхээр энэ загтал бол манай Монгол улс бол дипломат ёсны нэн эртний түүхтэй юм аа. 20 дугаар зууны үед МГУ яваад олон улсын харилцаа Оросын Московский государственный МГИМО гэж байгаа шүү дээ. Международные отношения. Тийм ээ. Олон улсын харилцаад сурж ирсэн улсууд чинь хөөшин дипломат харилцаа гэж ийм юм байдсан байна инээ тэрэ гэж ойлгож ирсэн байх. Гэхдээ яг хөө түүхийн устгаа айдсан байсан болохоор манай ахмад дипломатч нар бол МГИМО-гоор бол цэнэглэгдцгээсэн л улсууд. Тэглээгээд өнөөдөр бид нар тэр олон улсын харилцаагаа өнөөдөр авч явж л байна. Дипломат харилцаагаа авч явж л байна. Иннээс өмнө шүү. Манай Монголын дипломат харилцаа бол хүн төрлөختөнд би хэлье. Соёлт хүн төрлөختөнд дипломат ёс, дипломат харилцаа гэдэг имийг чинь хамгийн анх зааж өгсөн улс үндэстэн бол Монгол шүү. Тэгэл гадаадын тэр дипломатч нарыг орчууллаа л наартовын юуг эсвэл өшөө чин тэр бас нэг олон дипломат харилцаа бас попоп билүү тийм ээ. Ингээл Орос интерес ингээл янз юм орчуулаад байж л байна л да. За тэр Оросын тэр дипломатчин бичсэн тэрнийг унсноо. Америкийн дипломатчин бичсэн тэр дипломатиос гэж юу вэ гэдэг юм уу? Хенри Киссинжерийн тэрнийг унсноо ч гэдэг юм уу? Тий. За тэгээд ер нь дипломатиос мос гэдэг ийм ном байдгийг нэг цэнхэр ном байдгийг чи унсноо ч гэдэг юм уу? Ингээ яриад байна л да. Энэ номнуудыг бичсэн дипломатч нарын чинь өвөг дээдс нь манай өвөг дээдс байсан юм аа. Манай өвөг дээдс байсан юм аа. Зүгээр энийг л зүгээр ойлгочих. Би бол тэгж хэлмээр байна. Бүх юм гадаадаас бид нар бол гадаадаас суралцж байсан. Орос ахаасаа суралцж байсан. Америкуудыг дөөрэж исэн ч гэдэм юм. Англи, Францууд бол ер нь бас том үлгэр жишээ болж шүү. Гэхдээ тэр Германы Бисмарк бол агуу дипломатиосыг үндэслэгч мундаг хүн шүү гэж яриад байна л да. Өнөөдөр дипломатч нарын түүхэнд ер нь дипломатч нарын хурал дээр ингээд байхад бас тийм яриа байдгийн. За үгүй шүү. Бидний үг дээдсвэсэн шүү. Түр энийг мэдээд аваарай. Энийг л мэдээд аваарай. Тэгэхээр буруу ойлголттой бол энийгээ болоорой л гэж би бас гуумаар байна. Дипломат ёсыг монголчууд 13 дугаар зуунд хүн төрлөختөнд заасан. Сураагүрүүн дайсан. Элчин наалан гэдэг чинь дипломат ёс төрчихсөн. Ярьдаг муу сайнуу дипломат ёс мэдхгүй охин л байхгүй гээд тэдний дипломат ёс нь өөр, манай дипломат ёс нь ондоо байсан. Гэхдээ ямар ч үед элчийг алах ёсгүй шүү дээ. Тийм олуулаа байж элч болж ирж байгаа ганц хоёрхан хүнийг аална гэдэг бол шившиг гэж монголчууд үздэг байсан. Харин монголчууд өөрсдөө хичнээн дайсан байсан ч гэсэн заналт дайсан байсан ч гэсэн дайсныхаа элчийг ундалж амраагаад хэлэх үгээ дайгаад хаандаа очиж хилээгээ явуулж исэн шүү. Илч алж байгаагүй шүү монголчууд. Гэтэл одоо энэ 1700 хэдэн оноос илээ Англи, Францууд чинь илч алхаа болъё гэж тохирч ирснийг мэдхүү. Олон улсын харилцааны түүхэнд гардаг шүү дээ. Тэгэхээр 1700 оны сүүлээр Ариун Ромын эзэнт улс 1718 онд илүү Ариун Ром байхгүй болдог чинь сүндэг чинь. За энээс хойш ер нь бол дэлхийд дахин дипломат ёс
анх Европод ингэж гарч ирээд ариун Ромын эзэнт улс байхгүй болсны дараа Франк, Англи одоо энэ ариун Ромын суурин дээр үлдсэн маш олон гүнлгүүдтэй уулзраа олохын тулд гээл одоо Версалийн гэрээ хүртэл гээл одоо гоё юм ярих. Версаль гинэ нөгөө юу 1600 Вестфал хүртэл. Вестфал хүртэл бид нар одоо ингээд цөмөөрөө яг ийм байжээ гэд ингээд өөрсдөө харанхуй явж байгаа байхгүй юу? Вестфалийн гэрээ хүртэл бид нар ингэж явж исэн гэд одоо Европын түүх бол Европын түүх болохоос ш Европын түүх дэлхийн түүх биш шүү. Энийг бас мэдж авах хэрэгтэй. Европын түүх бол Европын л түүх. Харин Европын түүх бол дэлхийн түүх биш. Монголын түүх бол Монголын ч түүх, дэлхийн ч түүх шүү. За үүнийг бас мэдж авах хэрэгтэй шүү. Амар мэдлээ. За тийм байгаа. Энэ загтлын маань бас юу нэ сонирхолтой байсан бол нөгөө тамган дээр их байдаг л да. За тэр талаар бол илүү зөндөө ярьчихсан. Тийм, тамган дээр. Дараагийн загтал. За дараагийн загтал бол Мөнх хааны ордонд Вильгельм Рубрук морилж иржээ. За уул нь анхных нь одоо Франкийн эзэн хаан 9-р Луигийн элч чинь хамгийн анхны элч чинь хэн байсан шүү дээ. Андре де Лонгжумон. Тийм Лонгжумон байсан. Лонгжумон хурж ирж Монголын талаар одоо ямархуу ойлголттой болж Мөнх хаанд бараалхахтаа яаж исэн талаар хоёлоо зангаа телевизээр бол ярьсан. Одоо энийг тэрнийгээ дахиад автаад байл та биш. Гэтэ үзээгүй хүмүүс зориулаад. Яг хөө үзээгүй хүмүүс маань бол яг үзээрээч гэдэг юм уу. За ийм байна. За ингээд Лонгжумон загтал авчирж ирсэн гэж ярьдгийн. Гэтэ Лонгжумогийн загтал бол дипломат харилцаа худалдаа арилж байгаа хөгжүүлье гэсэн загтал байсан. Энэ загтал Парисын Луврын музейд байгаа. Гэхдээ энийг Ватикан шиг гаргасангүй. Францууд өнөөдөр ерөөсө гаргасангүй. Андре Лонгжумон бол загтал бол авч явсан. Яагаад вэ гэвэл юу юм бэ? Нөө дипломат харилцаа загт солилцсны 800 жил гэж одоо Францууд бас нэг хэлсэн шүү дээ. 1253 оноос. Тийм 1253 онд загтал бичиж одоо явуулсан. Андре де Лонгжумод. Тэнгүүт Макрон. Тэнгүүт нь зүгээр манай Франц болон Монголын дипломат харилцаа тогтоож загтал солилцсны 800 жил гэж хэлсэн. Тэгэхээр Парижийн Луврын музейд загтал байдаг байх нь. Энийг бол гэхдээ Францын удирдагч гаргаж ирээгүй юм байна. Ер нь бол явандаа гаргаад ирэх бах. Лонгжумод болохоор зэрэг 9-р Франкийн эзэн хаан 9-р Луид одоо явуулсан Мөнх хааны одоо зарлиг нь бол зүгээр хүмүүс Францын судлаач нар, мөн Францын түүхч нар одоо өөрсдөө судлахдаа загталд болохоор зэрэг 9-р Луи хааныг Монголын хааны захиргаанд шууд захирагдахыг шаардсан. Утга нь бол Бурхны зарилгаар дээд тэнгэрийн хүслээр бид бүхнийг эзэгнээ төрсөн. Тиймээс чи манай зарлагт захирагдаж миний үгийг дагах ёстой гэсэн утга илэрхийлэгдэж ирсэн гэж Францын түүхч нар одоо бичсэн байна. За тэгээд бид нар бол бүх шашныг хүндэтгдэг. Чиний шашин чамдаа, миний шашин наддаа. Чиний философи чамдаа, миний философи наддаа гэсэн юм байхгүй. Энэ бол хүн хүний л ойлголт болохоос ш хамгийн бурангуй бүдүүлэг хүний амнаас л гардаг үг. Бүх хүний үзэл бодол бүгдээрээ явсаар байгаад нэг л бурхан дээр уулзалтнаа. Энийг чи ойлгоогүй болвол би чамд ойлгуулахын тулд их засгийг танилцуулна. Их засаг хуйлаа би чамд танилцуулахын тулд чи миний дайсан болох болно. Чиний дайсан болох юм бол чи миний дайсан болох юм бол би их зэрэгээ чам руу явуулна гэсэн тийм утга илэрхийлсэн байна. Их засгийг гэж хэлж байхдаа тухайн бичлэг дээр ёсоог танилцуулна. Ёсыг танилцуулна гэхийг тухайн хүмүүс тухайн үеийн хэллэг дээр ёсоо гэж бичсэн ч үж болно. Ёсоог танилцуулна, ёсоо танилцуулъя. Би чамд өөрийнхөө ёсоо танилцуулъя. Ёс заншлаа танилцуулъя гэдэг шиг ёсоо танилцуулъя. Ёсоо гэдэг нь бас ясаа гэж дуудагдсан ч болох талтай. Би чамд өөрийнхөө ёсыг танилцуулъя. Чиний ёс чинь ямар ёс вүлээ? За би эхлээд чамд өөрийнхөө ёсоо танилцуулчих гэвэл хүн ойлгоно доо. Загтлаар бас би чамд ёсоог танилцуулъя, ёсоо танилцуулъя гэдэг чинь ясаа танилцуулъя болсон байх магадлал өндөр байна. Ёсоо гэдэг нь ёс хууль, их засаг хууль. Өөрөөсөө их засаг
Дэлхийд дахинд бол манай Монголын их засаг бол ёс туйл юм а гэд. Би их засгийн тухай ярьсан шүү. 4-р дугаар дээр. Тэр Магна Карта зүгээр анаараа гэж би хэлсэн шүү. Яагаад би тэгж хэлсэн бэ гэвэл Магна Картыг хөл дөрөө дивс гэж хэлээгүй. Бити гадныхны шүтээд Магна Картагаас ч өмнө манай хууль, манай Монголын хууль, дэлхийн хууль гарч ирчээд байна гэдэг ах чинь. Энийг нь бас ойлгоорой. Гадаадын юм болгон гоё, англичууд л амар гоё юм хийчих. Манайхан одоо ингээд үлгэр жишээ авах хэрэгтэй шүү дээ. Англи гэдэг улсаас гээд болоод өгөөрөө англичууд ер нь харанхуй байх үед шүү. Монголчууд дэлхийн ертөнцийг айлгаж л байсан шүү дээ. Бид нар яг Европ руу байлдан дагуулах талаар хойлоо зангаад ярьж байхад Английн хаан айгаад ламааш хоолоо дээр хилээ хаачаа үсттэй. Ариу ромд туслахгүй амиа бодцдог. Нөгөө Планенгейтийн 2 дугаар Хенри хилээ хааж исэн шүү дээ. Яг 13 дугаар зуунд монголчууд ирж хахад дахин нэгдсэн цэрэг гаргая гэд Английн хаанаас гуйж ах чинь Английн хаан хилээ хаасан. Ингээд умард тэнгисийн бүх худалдааг зогсоосноос болж дараад нь яасан Норвег, Скандинавд өсөглөн майлгасны худалдаа зогсон штэ. Өсөглөн нэрвэгдэх асуудал болсон. Биднүүсийг өсвүүлсэн гэд уурандаа скандинавчууд англичууд руу очино. Та нар энэ талаар бодолцооч гэж Ариу Ромын хаан Хангштафны ухааны 2 дугаар Фридрих тайлбарлаад байхад Хенри үгүй аваагүй байхгүй юу? Ингэж байсан одоо ингэж байсан хаан засагтаа улс яахаараа одоо соёлын түүчээ болт юм бэ? Тэгдэггүй маа. Монголчууд соёлын түүчээ болж явсан юм. Аз твийн соёлыг Европод аваачижсэн, Европын соёлыг Азад аваачсан тээвэрлэгчд байсан юм. Гэхдээ тээвэрлэгч байхын хувьд бол байсан боловч өөрсдөө бас өөрсдийн гэсэн ёс заншил соёлын өндөр түвшинд хүрсэн ард түмэн байсан юм а. Тухайн үедээ. Ингээд хамгийн гол нь энэ занал хийсэн бичиг хурж ирсэн. Андре де Лонгжумогоор дамжин. Гэтэл Францын хаан 9 дугаар Луи яагаад ч юм бэ? Вильгельм де Рубрукийг явуулсан. Оросоор одоо Вильгельм Рубрук. Одоо англиар William de Rubruck. Яг Франц хүн болохоор зэрэг Guillaume de Rubruck багхгүй юу? Ер үсгийг R гэж хэлдэг болохоор яг Франц хэл дээр Guillaume de Rubruck. За чи яваад ирээ. Энд чи наашаа цэрэг мэрэг явуулмаа ингээд аав ин чи хэзээ мүдгүй ирэх гээд байгаа юм байна. Өөрөө айж штэ л үе. Тэр чинь бас папт өрсөлдөд байгаа хүн шүү дээ. Уралдаж цагт илч явуулаад байгаа хүн багхгүй. Тий. Тэгэхээр өөрөө айж штэ. Яах юм бэ? Ариу Ромын цусыг холчиход ойрхон байгаа. Хүрээд ирэх юм бол яаж юм? Өөрсдийг нэг онцлог байгаа шүү. Ариу Ромын хаанаас ягаад Монголын хаанд явуулсан загтал гэж байдгүй болоо гэж би бодоод байгаа юм бас. Уул нэг Ариу Ромын хил дээр тулцсан байсан шүү дээ. Гэтэл цаана байгаа Ватиканаас тэгснэ Франкаас явуулж ирсэн шүү дээ. Гэхдээ ягаад Ариу Ромын хаанаас гэж болоогүй юм бол Фридрих загтал бичихээ марттлаа айна гэж яриа баймааргүй юм аа. Зүгээр Фридрих бол дотоодын асуудлаар эмхтгсэн болов. Энэ бол яг Ариу Ромын л хааны зорилго баг. Ямар ч байсан 9 дугаар Луи шашны тэргүүнээ бас нэг шашны Францисканы ламыг явуулж штэ. Guillaume de Rubruck-ыг явуулсан байна. Явуулчаад Татарын хааныг одоо Монголын хааныг те шашинд оруулаад гэж явуулсан байна. Ингээд Рубрук ч хурж ирээд одоо Рубрук ч хурж ирээд амар их үздэг шүү дээ. Маш их үзсэн. Бас нэг юм байгаа. Мөн хааны захидал дээр нэг юм байгаа шүү. Би ертөнцийн нийслэлийг босгохын тулд чи өөрийнхөө өнцөг булан бүрээс хамгийн шилдэг одоо гар урчуудаа явуул гэж хэлсэн байгаа шүү. Гэхдээ энэ захидлаар очсон. Үгүй мөнх хааны элчээр ирсэн гэж ярьдیں۔ Би бол альч таамагт нь итгэж болно гэж хүмүүст хэлж байгаа. 2 таамаг байгаа. Энэ Андре де Лонгжумогоор ирсэн юм аа. Үгүй татарын элч ирсэн гэд ингэж хэлж байгаа. Гэхдээ татарын элч ирсэн байх магадлал өндөр. Яагаад гэвэл татар хүнийг хараад бүгд айж мэгдсэн гэж 13 дугаар зууны Францд байсан бол татар хүн яаж харагдсан болж таарч ийн. Дайрч ирж лав харагдаагүй тэр үед.
Татарын цэрэг ирсэн гэдэг чинь яасан? Ариун Ромыг хөндлөнгулд яваад Парист утсан байх нь шүү дээ. Би хэлжсэн шүү дээ. Метр 80-аас нэг том өндөр нуруутай. Тэгээд нэг тийм одоо нүүрэндээ нэг юм нүүрнийхээ ингээд хэсэг сахал бүрхэгдсэн маш өндөр биетэй хүн хаалга ороод ирэхэд зүгээр ингээд одоо ингээд нүд дүүрж исэн гэж ярьж байгаа байхгүй. Тэр үед чи Европын дундаж өндөр метр 70 эсвэл 60 эсвэл 70. Тий. Тэг хэлж байгаа байхгүй. Франкийн эзэн хаан 9-р Луи хаа байна. Би ертөнцийг захирсан хааны зарилгийг уламжлахаар ирлээ гэж байгаа байхгүй. Бүгд Францын их стэйц ангаагаад ингээд хөшцсөн. Тэр үед нүүдэлчин монголчуудын 13 дугаар зууны монголчуудын бие хаа өндөр байсан. Мордонч бас жоохон өндөр байсан болж таарж байгаа. Яг тийм өндөр хүн хамаг тоноглоо бариад бүгднийг ачаад одоогийн морин дээр суух юм бол том хүн даагунцантай адилхан харагдана шүү. Тэгээ тухайн одоогийн морь маань бас жоохон манжи үед бас нэг манай Монголын морьд адууд бас жоохон өөрчлөлт орсон. Одоо монголчуудын бие хаанд ч өөрчлөлт орсон, сэтгэлгээнд ч өөрчлөлт орсон. Хоёулаа манжи үед очоог болохоор зэрэг хүмүүс энийг гайхаад байгаа. Одоогийн морьтойгоо айлцуулчихад байгаа. Тийм. Тэр үед Европын морьноос арай жоохон намхан морьтой гэж хэлсэн байгаа. Европын морь чинь өндөр шүү дээ. Тэгэхээр тэрнээс арай жоохон намхан. Бид нарт давуу тал байгаа юу гэж одоо их пап Палано Карпинагаас асуухад тэдний морьд нь бидний морьдоос л арай жоохон намхан өөр бид нар давуу тал байхгүй гэж хэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг одоогийн морьтойгоо битээ харьцуулаарай. 13 дугаар зууны үеийн морь бас их өндөр байсан. Одоогийн морьноос арай жоохон өндөр. Тэр үеийн баатрууд бас их том биетэй байсан байгаа. Гэхдээ одоогийн морь унчаад одоогийнх шиг метр 60 70 80 см усууд байлдаад байсан гэвэл бас жоохон сонир юм. Гайхамшигтай юм байгаа шүү. Одоо болтол ерөөсөө X-тэй бодох шиг хариу нь олддоггүй. Бүр Хайзенбергийн тодорхойгүй зарчим шигч ер нь юмны учрыг олддоггүй юм байгаа шүү. 100 мянган цэрэгтэй байсан Монгол яаж дэлхийг айлгсан болж таарч байна. 150 жил. Өөрт нь элсэгдсэн балуу цэрэг буюу хөсний цэргүүд эсвэл одоо дагаар орсон цэргүүд бол 200 мянга байсан гэж байгаа байхгүй. Нийт хүлээгүй бол ер нь сүүлийн үед хамгийн сүүлд яж байгаа 450 мянган цэрэг цуглуулж исэн. Чингис хааны үед бас нэг 100-аас 200 мянган цэрэг цуглуулж исэн гэж ярьж байгаа юм. Гэхдээ ер нь хараа 100-200 мянган цэрэгтэй л байсан мөртлөө яаж тэгж бүхэл дэлхийг ингэж Германаас Солонгос хүртэл эзэлдэг байна. Бас их гайхамшигтай асуулт шүү. Хариулт нь ерөөсөө олддоггүй. Миний таавар гэ юу гэж бүгд шилдэг байсан. Одоо муу цэрэг байгаагүй. Бүх цэрэг сайн байсан. Та надад нэг удаа ярьжсэн шүү дээ. Угаасаа тал нутаг бол өөрөө айгүй тийм хэцүү газараа хүн амьдрахад. Тийм учраас тал нутаг өөрөө хүнд одоо нөгөө хүчтэй болохын тулд үгүй баатар хүн төрнө. Баатар л болон харин тий. Төрсөн хүн баатар болж амьдрахгүй л үхэн. Тэгэхээр тал нутаг, Монголын тал нутаг зөвхөн баатруудыг төрүүлдэг цаг. Баатруудыг төрүүлдэг нутаг байхгүй юу? За тэгэхээр ийм болж таарж байна. Тийм том баатар хүн орж ирээд чи өөрөө хаан цолоо ван болго гэж хэлж байгаа байхгүй юу? Францын хааны өөдөөс харж агаад. Тэгээд манай хаанд очиж мөрг өөрийнхөө инх тайвныг хүсээд байгаа бол өөрийнхөө өнцөг булан бүрээс хамгийн шилдэг гар орчуудыг бүгднийг дуудаж авчираад тал нутг руу явуул гэж хэлж байна гэсэн утгатай үгийг тэр Татарын элч буюу Монголын элч, Мөнханы элч Парист очоод одоо 9-р Лугийн өмнө хэлж байгаа шүү дээ. 4 орны хэлээр яруу найраг мэд шүлгэлэн уянгалан уншиж исэн гэж Францын төвөнд бичигдсэн байна. Тэгэхээр яа харахгүй энэ бол илч ирсэн байна. Энэ илчийг хараад нөгөөтг чинь Андгад Лонгшумогийн захиагаа уншичаад айж ядж хахад энэ илч орж ирээд ингээ илчгэр чинь нөгөөт чинь болохоо байд юм байгаа үстэй бас. Луис чинь 9-р Луи чинь тэгээд Guillaume de Bouchon гэдэг уран баримлчаа бас явуулсан шүү дээ. Ингээд Рубрук Бушон хоёр чинь хар хоримд байсан хоёр байхгүй. Guillaume de Bouchon чинь мөнгөн модыг барьсан. Тийм биз цагаан будааны архи гоождог байсан. Тийм ээ. Тэгээд сүү гоождог. Улаан дарс гоождог ч үлээ.
Бал за дөрвөн төрлийн идэ гоожод. Дөрвөн идэл гоожод байгаа. Хүмүүс болохоор зэрэг арх, дарс, бал, сүү гэдэг байгаа. Гэхдээ тэр зүгийн бал яхаараа гоождөг байна гэдэг. Үгүй зүгийн балны дарс байхгүй юу? Гэсэн тийм таамаг байна. Үгүй ямар ч л байсан үгүй тийм гоождөг гэсэн, ийм гоождөг гэсэн гэсэн энэ дөрвөн төрлийн идэн дээр нь зөндөө л олон маргаан байдгийн. Чи битээ удлаа идэл тэрэн дээр тэгсэн шүүхэд тэр номон дээр нь бас өөрөөр бичсэн байд юм аа. Тэр ямар ч л байсан зүгээр дөрвөн төрлийн идэний дээж л гоождөг байжээ. Яг ямар төрлийн дөрвөн төрлийн идэ гоождөг байсан нь одоо мэдээж хэрэг сонсогчд, үзэгчд та бүхэн өөрсдөө хүлээж аваарай. Яг тэгвэл судлаач болгон арай өөрөөр бичсэн. Арх, дарс, сүү, бал, үгүй цагаан будааны арх гоожно. Нэрмэл арх гоожно. Зүгийн балны арх гоожно. Вино гоожно ч гэдэм үү те. Жимсний дарс гоожд ингээд. Энд чинь судлаач болгон ондоо бичсэн байгаамаа. Энд чинь Монголын судлаач биш шүү. Гадаадын судлаач болгон. Тэгэхээр Рубрук бол өөрийн биеэр харсан хүн. Бушон энийг өөрийн гараар уралсан хүн шүү дээ. Тэгэхээр Рубрукийн тэмдэглэл дээр ер нь итгэх магадлал 90% шүү. Тэ 13 дугаар зам. Тий. Тэгээд нөгөө дээрээс нэг юм гоожоод байдаг. Тий. Тэгсэн мөртлөө нөгөө доотлын савн дүүрдэг. Тий. Аюу сонирхолтой. Гэхдээ тэрийг хүн болгон уудаг гэж бодож байна. Бүгд уугаад ихэсдээ зуугаад дэлхийн парламент эхэлдэг байхгүй юу? Тэр бүрээн дуграад. Маш гоё. Тэр бүрээ нэг юм араа шиг юмтай. Ингээд нэг түлхүүрддэг тоглоом байдаг штэ. Тэгээ түлхүүрнийх нь ирч гартал нь ингээд гэд яваад байдаг. Тэрэн шиг юм онсон техникээр эргүүлчээд зогсоочдөг. Нөгөөт нь буцаад иргэдэг байхгүй. Тэгэхээр тэр бүрээн энжлээс маш гоёмсог хөгжим дуурдаг. Тэгэхэд нөгөө дөрвөн төрлийн идэн доош урсдаг. Дөрвөн төрлийн идэний дээжээ амсаад өнөөдөр бид нар Европ руу тэгнэ, Ариун Ромыг тэгнэ, Франкийг тэгнэ, Ватикан руу тэгнэ, баруун зүг одоо Перс, Багдадын халифат улсыг, Дамаскын султанд улсыг тэгнэ. Энд ч одоо бүр тэр улсыг дэлхийг яахыг шийддэг дэлхийн парламент оролдож байгаа байхгүй. Энд чинь бас арай өөр юм болж байгаа үстэй. Тэгээд нөгөө Вильгельм Рубрук чинь нэлээд удсан штэ. Манай Монголд мөнх хааны хажууд. За мөнх хаан яахаарахгүй нь христийн шашинд л орчичтэй гэж бодлоо. Ээж нь христийн шашинтай байсан болохоор нөлөөсөн гэд өөрөө христийн сүмд очсон ингэсэн мөргөж байгаа штэ. За хаанда хэлчих манай шашин байна гэсэн чинь буддийн шашинд маргааш нь мөргөө явж идэг. Нөгөөдөр бөө зайран дуутцсан хэсэнгэрэг дэлдүүлж идэг. Тэр өөрөө хэлжсэн шүү дээ. Та бүх шашинд мөргөөд ах юм аа. Яг аль шашны шидтэй. Танаа лам нар ч бүгдээрээ хоорондоо маргалддсан байна. Тийм ээ. Тэг гараад хоорондоо архиугаа өөхөн ирвэлээ. Гэхдээ та нар ингэж болохгүй өөрөө тэр чи бас их тийм сагил санваарта үнэж тийм лам байсан чинь 1254 оны их хар оримдох их том мэтгэлцээнд өөрөө оролцсон хүн шүү дээ. Тэгэхэд Бурхан бол нэг гэдгийг та нар ер нь ойлгод юм уу ойлгодгүй юм уу гэж мөнх хаан хэлжсэн. Мөнх хааны үед бүх шашны хүнддэгдэг бөгөөд бүх шашны баярыг тэмдэглэдэг. Зул сарын баярыг тэмдэглэн, христийн шашны баярыг тэмдэглэн, шинэ жилийг тэмдэглэн, цагаан сарын тэмдэглэн бүх бараг ер нь Рамадан сарыг бараг тэмдэглэн холгүй юм болно шүү. Хятадын бас их баярыг, Монголынхан баярыг бүгднийг тэмдэглэдэг байсан гэж байгаа юм. Энэ болгоныг бүгднийг Вильгельм Рубрук чинь өөрөө тэмдэглэсэн. Тэгээд дараад нь өөрийг нь мэтгэлцэн дээр за танаа энэ Библиэлд тулгуурлаад Жүүдийн, Христийн, Исламын гэсэн гурван шашин үүссэн байна. Чи Исламын шашинтай нэг тал болчих гээд аваачаад нөгөөд хийчихэд бурхны талаар маргалдуулж ирсэн шүү дээ. За яг энэний дараа за алуу чи тэгвэл одоо бурхнаа магтаад надад нэг шүлэг ч юм уу дуу ч юм уу дуулаач ихэд Veni Sancti Spiritus-ыг дуулсан шүү дээ. Вильгельм Рубрук чинь. За Рубрук буцаж ирсэн. Тэгвэл хаантайгаа уулзаагүй. Өөрөө одоогийн Палестин хавцаа очсон. Яагаад гэж? Дадарын хааныг чи өөрийнхөө шашинд оруулсан гэсэн баримттай юм надад авчрахгүй бол би чиний толгойг авна гэж 9-р Луи хэлсэн болохоор Вильгельм Рубрук чинь одоогийн Палестин хавцаа мөн энэ Алеппод очихгүй юу? Одоогийн Алеппод
тухайн үеийн Ливийн, Сирийн одоо Алеппо хотод очихгүй юу? Гэртээ очихоор саазлуулчих гэдэг хаанда. Яагаад энэ хаан чинь ийм хаан байна гэд хэлэх гэхээр өөрийнх нь хааны өгсөн зарилгатай зөрчилдөд болж өгөхгүй байсан. Тэгэхэд яах вэ? Өөрөө номоо бичсэн байхгүй. Вильгельм Рубрук чинь тэмдэглээ. Оронд тэд зарсан тэмдэглэл. Вильгельм Рубрукийн тэмдэглэл бол өөрөө Рубрукийн тэмдэглэл. Хамгийн гол нь Рубрукийн мэдээ бол Европод хамгийн том боломжийг тийм ээ маш их том зөв ойлголтыг бол авчирсан. Чин хаандаа энэ захидлыг өгөөрэй гэж Рубрук захидал өгсөн л байдаг, үгүй л байдаг. Гэхдээ ямар ч лсэн шашны хүндэтгэл нь бол Рубрукд нэг захидал өгсөн байна. За захидалд христийн шашинтнуудын талаар хүндэтгэлтэй ханджээ. Монголчууд бол мөн хаан Францын хааныг христийн шашныг шүтдэг гэдгийг тийм ээ хүлээн зөвшөөрч ирсэн. Чиний бурхан миний бурхантай адилхан нэг бурхан мөн гэсэн маягийн шашин хоорондын эв нэгдлийг илэрхийлсэн дурдсан байна. Энэ Рубрукийн захидал дээр. За харин тэгтээ эвлэрэл биш эхлээд би тантай эвлэрхийг хүсэхгүй байна эхлээд. Эхлээд таныг би чамтай эвлэрхийг хүсэхгүй байна Францын хаан Людвиг 9 9-р Людвиг. Эхлээд чамааг надад захирагдахыг шаардаж байна гэсэн бас нэг тийм өнгө айсаад гарч шууд тэрнийг илэрхийлсэн байна. За Европчуудын зүгээс эв найрамдал холбоо тогтоох хүсэлтэй байсан. Харин монголчуудын зүгээс альва харилцаа нь тэдэнд зөвхөн ямар ч харилцаатай байсан бэ? Бидэнд захирагдсан хандлагатай байсан. Европчууд мөр зэрэгцэн эв найрамдалтай амьдрыг ихэд монголчууд мөр зэрэгцэн эв найрамдалтай надад захирагдсан. Тийм хандлага Муканаас гарч ирсэн. За энэ захидалт бол Францын элчийг хүлээн авч хариу илгээсэн захидал бол байсан. Францын хаан 9-р Людвиг 1249 онд Ватикан болон Монголд элч илгээжсэн. За мөн хаан энэ элчийг хүлээж авсан. Тэгээд хариу захидлаас явуулж ирсэн. Энд гэхдээ Андре Лонгжумогоор ирсэн захидал уу бас Рубрукээр ирсэн захидал уу гэдгийг мэддэхгүй байна. Ямар ч л байсан Францад ирсэн захидал. Одоогийн Францын түүхчид Лонгжумогоор ирсэн захидал байхгүй юу да. Үгүй Рубрук ч тэндээс хүнээр явуулаад ирсэн юм а. Алеппогоос хүнээр явуулаад ирсэн юм а наа захидлыг чинь гэсэн. Ийм байна. Маш олон таамаг байна. Европ төв болон Монголын харилцааны түүхэн том баримтын нэг энэ захидал бол. Хоёрдугаарт Монголын хаадыг дэлхийн ертөнцийн талаарх үзэл санаа тусгасан захидал байсан байна. Францд ирсэн захидал бол. Монголын хаадын дэлхийн ертөнцийн талаар яг ямар үзэлтэй байсныг тусгасан захидал байна. За Монголын эзэнт гүрний гадаад бодлого болон дэлхийг бүхэлд нь эзэгнэх бодлогыг бүр маш тодорхой, тодорхой харуулсан. Энэ захидал бол Францд очсон захидал дээр бол. Дипломат харилцаа нь зөвхөн дипломат найрсаг харилцаа бас биш ээ. Ноёрхлыг зөвшөөрдөгтэй холбоотой юм а гэдгийг бас энэ захидал бас харуулж ирсэн байна. Мөнх хааны захидал бол. За энэ Мөнх хааны Францын эзэн хаан 9-р Луйд илгээсэн энэхүү захидал нь өнөөдөр Парисын Луврын музейд хадгалагдж байгаамаа. Тийм болохоор энэ захидлыг одоо Францын удирдагч нар хизээ нэгэн цагт Ватиканы пап шиг ийм захидал байгаамаа гэд бас ил гаргах байлгүй дээ. Францын болон энэ тухайн үеийн дунд зуны түүхчд бичснээр мөн тэднүүсийн бичснийг одоогийн орчин үеийн түүхчд нь орчуулн судалснаар ийм мэдээ байгаамаа. Францын хаанд илгээсэн захидал бол Монголын эзэнт гүрэн бол ямар эзэнт гүрэн байсан бэ? Ямар хуу гадаад бодлоготой, ямар хуу цэрэг дайны стратегийн бодлоготой, ямар хуу худалдаа харилцааны гадаад бодлоготой, мөн ямар хуу шашны гадаад бодлоготой, ямар байр суурин дээрээс ханддаг байсан захидал вэ гэдэг нь тодорхой болсон байна. Эзэн хаан 9-р Луй яг л ийм захидлыг 13 дугаар зуунд Мөнх хаанаас авч ирсэн байна. Гэхдээ Андре де Лонгжумогоор Вильгельм одоо тэг Гуйом де Рубрукээр аль нэг нь л баг. Эсвэл хоёулангаас нь ч байж болно. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн 13 дугаар зуунд ямар байсан бэ?
Энэ загтал юуг илэрхийлнэ вэ? Францд илэрхийлсэн загтал. Ирсэн Францын эзэн хаан 9 дугаар Луйд илгээсэн загтал. Тухайн үеийн Монголын байр суурийг шууд тодорхойлцсон байсан загтал байсан байна. За тэгэхээр энэ гайхамшигтай сайхан загтал Парижийн Луврын музейд бол байгаа. Нэгэн цагт Францууд нээх бах. Францын удирдлага Ромын папыг нээгээд бишээ дуурайгаад дагаад бас нээх бах ийм загтал байгаамаа. Мөн хаанаас ч манай эзэн хаан 9 дугаар Луйд илгээсэн загтал чинь ийм юмаа гэд копиг нь ч гэсэн бас авчрах л бах. Харин тэсэн ядаад байвал өөрсдөө очиод одоо үццгээх ч болно. Парист очиж уурдаж үдчих болно гэж. За баярлалаа. Багштай маш их баярлалаа. Аюу сонирхолтой бас тантай ингэ ярихаар би бас өөр амар их юм сурдаг шүү ялцчих. За ингээд үзэгчтэй бас бидний нэвтрүүлгийг бэлдсэн нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Үзэгч та бүхэн бидний үйлчлэгийг дэмжиж лайк, subscribe манайх хандрахаа битээ мартаарай. За мөн дээрээс нь бид нар нөгөө шинээр подкаста үргэлжлүүлж байгаа. За мөн дээрээс нь бид нарт бол одоо маш их дэмжлэг тусламж гараагаа авч эхлүүлж байгаа учраас үзэж та бүхэн энэ бичлэгийн доор гарч байгаа дансанд бид нарт багахан хэмжээний сэтгэлийн хандив дэм донешн илгээгээрэй гэж үзэж та бүхнээс хичээнгүйл өсөж байна. За ингээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Дараагийн цагтлын дугаараараа хоёлаа үргэлжлүүлээд ер нь явна. За баярлалаа үзэгчтэй баяртай.